За өнөөдөр би юу ярих гэж байгаа гэхээр юу гэдэг манай монголчууд арай дэндүү тийм хүний муу дуртай болчихжээ. Тэднээс нь зовлонгоор жаргал хийж байна. Хүний зовлонгоор жаргал хийж байна. Тэгээ би тэр сайтуудыг одоо шууд харуулад одоо тэр сайтууд шиг нөө Facebook хуудас муудас одоо тийм хүн шууд харуулад нэзээ өвчиж гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр 2024 оны 12 сарын 4-ний 2 цаг 12 минут болж байна. Тэгэхээр юмжил тулмын тухай. Одоо энэ мэдэн дээрээс нь та нар зүгээр ингээд харж чадсан юм. Хэрэл дээрээ гэд инээгээд комент бичсэн. Бэлцууга гэд нэвсдэр. Тэгээд одоо би чинь юмжир тулм гэдэг хайх нь бол дүүр юм гарч байгаа ингээд. Хаасаагүй дандаа ингээд зөвхөн пэйж хуудасаа рекламдахын тулд хүний мууг нь аваад ингээд тавьчихсан. Ингээ хэрүүлтэй энэ iOS-ыг ингээд өөр нь аяг өрдөөсөө байхгүй. Энэ хүчтэй залуус энэ одоо нэг хийм байгаа одоо бас нэг их бат шонхооч нэг хүн хүчтэй залуус гэдэг дээр аваачаад ингээ постлцсан. Тэгээ нэг хүчтэй залуус гэдэг нь одоо юу гэдэг чинь бас ингээ постлуулсан. Одоо би эднэр энэ хүчтэй залуус дээр би одоо чинь өөрөө чухал видеонуудыг одоо постыг гэх юм бол зүгээр шууд устгах штэ эднэр. Тэгээд гол нь яг хуу энэ улс төрч цэгээмэн тэр энэ дээр хүртэл ингээд тийм ээ. Зүгээр эдгээр ингээд захиур цэгээмэн ингээд бүгдээр зүгээр л өгөөр тэгрээ одоо харж байна уу сууд эрдэнэ ингээд. Ингээд бүгдээр ингээд зүгээр юмж ингээд зөндөө олон ингээд нийхэм гэсэн хүсн тоо шоогуул дээр юу гинэ зангарах цэгээмэн юу гинэ даам цэгээмэн. За ингээд доошоо үргэлжлэл авах юм байна юм өрдөөсөө. Мөн цэгээмэн чигж ах шиг их удаан юмжир тулмэд энэ аягууд нь зарим нь ингээд хуурамч юм шиг байгаа. Жинхэнэ аяг нь олдгоо болчихсон. Тэгээ би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр монголчуудаа та нар хүний зовлонгоор хоол олж идэж байна. Одоо яг энэ сайтуудыг ингээд ажилуулад юмжир тулмын зөвхөн энэ хэсгүүдийг нь өөрснөө жинхэнэ одоо би юмжир тулмын хаягийг хайж одоо гэх юм бол одоо аль нь юм байгаа мэдэхгүй баагаал юмжир тулмын гэсэн хаягнууд гарч байна. Та нар хүний зовлонгоор жаргал хийгээд байна. Нэгт баясаад байна. Та тэр чин тухайн хүнээр та тухайн хүний зовлонгоор нэг жаргал хийгээд баясаад хоёрт өөрснийхөө хоолыг олж идэх нэгэд одоо юу гэдгийг тийм ээ. Одоо ингээд Facebook ингээ хөгжүүлээд та нар ингээд пэйж хуудасаа хөгжүүлээд сошиал сувгаа хөгжүүлээд та нар хүний зовлонгоор жаргал хийж хүний зовлонгоор хоол олж иддэг нийтээр ийм зомби шиг юм балер ард түмэн болоод хувьчжээ. Би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр энэ дээр бүр хамгийн муухай бас нэг юм гарч байгаа бүр хэрэл дээр бүр баясаад инээгэлгээд энэ яг хэрэлж байгаа. Танаас угаасаа тустай амьдрын заяа. Маш их олон гол. Энэ одоо алдчих энэ дөө гэд хаахаа гэд инээгээ. Би одоо нэг хэдэн үг хэлээд лайв өндөрлөөр ах юм. Та нэрээс ама угаасаа би энэ хүнээс тусгай. Тэгэхгүй бол угаасаа энэ хүнтэй байхад миний нэр хүү дунаадах юм бэ. Моос их нүү. Хоол вэ заяа. Хоол чи юу? Би зүгээр зайтай амьдрал. Энэ байшинтай үлдээр би удахгүй авсан. Угаасаа би ээжээс тустай амьдрал. Энэ сүлд нь нэг юм хэлж байгаа. Би удахгүй авсан дорно гэж хэлж байгаа. Тустай амьдрын гэж байгаа. Тэгэд энэ гэдэг байгаа юм гэхээр энэ хүн тэгээд тустай амьдрах мөнгөгүй болох боломжтой нэр авсан дорох магадaltaй. Ил хүмүүс ингэж маш олноор доромжилж байгаа заа. Бөөнөр нь шахаж гадуурах чинь, бөөнөр нь нийлээд доромжилж чинь. Нөгөө юунууд нь нийлээд хүмүүс хүн чанартай байсан бол зүгээр за энэ жоохон хэцүү байга мэн энийг туслаад аварчаа гэдэг. Хүн чанартай хүмүүс тийм үү? Хүн чанартай хүмүүс байхгүй байгаа болохоор манай Монголд яаж байгаа юм гэхээр хүн чанартай хүмүүс байхгүй байгаа болохоор заяа нэг нэгээ
тусалдаг хүн байхгүй. Хүн чанараа нийтээр алдсан зомби. Бүдрээ дунгуул нь мачиг нэг өшгөлөө цохоод ардаас нь барьж идэж штэ. Яг зомби нут шиг. Би өмнө зомби гэд бичлэг оруулсан. YouTube пэйж YouTube Facebook хуудсан дээр. Яг тэр зомби болсон штэ бүр энэ дараа. Тэгээ би яагаад Монголын ард түмэрийг ихэнх нь зомби гэдэг өмнө хөвтөр бичлэгэн дээр хийгээд би тэр зомби гэдэг бичлэг оруулсан юм бэ. Яагаад би Монголын ард түмэндээ би яг ингээд та нар хүн чанартай болооч гэдэг би байнга үглээд Монголын ард түмэн та нар хүн чанаргүйс тод бүгдээр хохироод нь штэ ингээд гомдлоод ингээд уурлаад идэв гэдгийг нэг юм нь ердөөс энэ байхгүй юу. Одоо юу гэдэг хүн жоох ингээд бүгд одоо ил байгаа л зүгээр юм заяа. Цаана хажууд хөрш айлууд нь яаж дэрлэж байгааг бид мэдэхгүй штэ. Артуу хамаатан саднууд нь яаж дэрлэж байгааг мэдэхгүй штэ. Бүр нөхөр нь хүртэл нэг муулаад бичлэг оруулсан байвуу яа нэг энэ мэдгүй. За өндөр нь бол ингээд муулаад эхэлсэн юм шиг ба. Юмжир дулмын. За тэгээд ерөнхийдөө энэ ч бас нэг юмжир дулмын нөхөр нь гэсэн бас нэг хүн хүртэл явж гин үгүй юм мэдгүй. Одоо тэгээд одоо тэгээ ерөнхийдөө би хэд хэдэн би бичлэгүүдийг зүгээр яг ингээд жинхэнэ хаягнаас нь биш. Хуурамч хаягнаас нь би үзэж байгаа. Одоо тэр би бичлэг одоо хайж болох юм уу гэсэн нь мэдгүй. Энэ юмжид болно гэж хатлаар зөндөө олон бичлэг гарч ирээд байна. Тэгэд юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр монголчууд бид бүдэрсэн нэгээ түшиж авдаг болохоос биш. Түлхэж унагадаг. Бүдэрсэн дээр нь өшгөлдөг, бүдэрсэн дээр нь амбардаг тийм ард түмэн болоод байгаа юм монголчуудаа. Та Монголын ард түмэн. Ялангуяа би та нар гэж байгаа. Яг тэгвэл би тийм биш. Тийм биш. Би яагаад би тэгж хэлж байгаа юм гэхээр энэ буруу тийш яваад нэг хэлж байгаа. Энэ төр сэтгэл зүйчд мэдж байгаа. За энэ хүн стресстэн дурсан байна. Яасан? Энэ төр яагаад сэтгэл зүйчд дууддаг хүртэл дуугаж байгаа. Би бүр сэтгэл зүйчтэй гэсэн нэг ганц сэтгэл зүйч гэсэн нэртэй юм хаяг жошиг зурсан тийм эмэгтэй эрэгтэй хүмүүс доотлол нь комент бичиж байгаа би өөрөөр уншижсэн шүү дээ. Юу гэж уншижсэн гэхээр галзуу үргийн юм тэр хүчи чирэн шүү. Юу гэж байгаа зүр сэтгэл зүйн юм төр энэ хүмүүс сэтгэл зүйн тусламж хэрэгтэй болж байгаа ус тэр гараал эзэн галзуу хүчийн тарай энэ хүмүүс тэрхгүй шүү дээ. Сэтгэл зүйн эмнэлгүүд нь хүртэл юм биш дээ. Яах юм бэ? Яг та нар зүгээр сэтгэл зүйч гээд байгаа тэр хүмүүс нь өөрсдөө тэр сэтгэл зүйн мэрэгчлээ хүмүүс нь өөрсдөө ингээд сэтгэл зүйч гэсэн тэр коммент бичээд өөрснөө ийм доотлолт нь бичээд ингээд солиороо явж байгаа шүү дээ. Нэг хэсэг баахан тийм болсон шүү дээ. Тэгээд би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр гол нь монголчууд бид нэгнийхээ түшиж авах хэрэгтэй болохоос зовлон дээр нь түлхэж унагдгүй маа. Тэгээд энэ дээр одоо хэрэл дээрээ хаясаад энэ олон коммент юмнууд өөрснөө хоолоо авч идчихэж энэ хүнээр зовлон ингэсээр энэ хүнийг иймэрхүү хүмүүсийн ард дараад нь хичнээн их зовлон байгаа. Хамаатан садан одоо ихчдүүд хэн бэ тийм дүүр төрөл садан энэ хүнд аавынхан талаар магадгүй ээжийн талаар нь олон хамаатан садан магадгүй одоо юу гэдгийг тийм ээ хуучин тайлж ирсэн нөхөр одоо юу гэдгийг найз залуус бүгд л харж байгаа хамт сурж ирсэн хүмүүс нь бүгдээрэнгээс нь магадгүй дээрлэл ирж байгаа. Магадгүй бүгдээрэнгээс нь багадгүй доромжлол ирж байгаа. Би бүр нөхрөөс нь хүртэл нэг тиймэрхүү юм ирсэн гэдэг саяхан нэг тийм бичлэг үзэж сууж яав. Яа нөхөр нь хүртэл муулаа сууж ирсэн нэг бичлэг халт харагдгүй яав сайн мэдгүй. Энэ хүү арга яцсандаа өөлөө бичлэг хийж байна. Маш олон өөлж байгаа бичлэг байна сүүлийн үед. Сүүлийн үед улам бүр энэ хүн сэтгэлээр унж байгаа нь их байна гэдгийг би анзаараад байна. Сэтгэл зүйч нар магадгүй эмчийн тангараасаа буцаад анзаардгүй юм биш магадгүй. Би анзаарч чадсан юм заяа. Энэ хүн сэтгэл зүгээр улам бүр унаад байна гэдгийг чи би анзаараад байна. Магадгүй та нарын энэ парал идсэн фэйсбүүкээ хөгжүүлэлт чинь юмжил дулмыг
Зөвхөн тийм ээ муухай хэсэг ингэж авч дэвэргэж хэрэг дээрээ зодолтоороо би нэгээ тэгэрэ ингээрэ гэж дэвэргэж энийгээ чинь та нарын бэлэр хоолоо олж идгээс чинь болоод энэ хүн амиа хорлоод үхэж магадгүй шүү. Амиа хорлдгүй маа гэд хэнийг алуулж магадгүй. Сэтгэл санаагаар унаад магадгүй хин нэг нь хүн зүгээр дээрлэхэд очиод зодоод алчиж магадгүй. Үнэн үед би цагдаа нарт итгэхгүй байсан. Юу л цагдаа нар гүйчичээд зүгээр алчаад амиа хорчлоо гэд гүтгэж магадгүй. Юу болохыг хинч тааруулшгүй. Ийм осолтой болж хүний амьдралаар тоог тухж хүний амьдралыг та нар улам бүр аюулт орж зүгээр өндөр зүйл юмчил болж анхлаад гарч ирэхдээ нэг бууз үсэг мүсэг арай байж гарч идэггүй үйл цайлах нь баг ойлж хашигч нь баг байсан шүү соштой. Сүүл рүүгээ ийм болж эхэлж байгаа шүү. Энэ сошиал хөгжүүлэгчдийн энэ хүний муугаар хооллогчдийн одоо YouTube, Facebook хөгжүүлсэн энэ нэг хідэн энэ нэг сошиал аккаунт хөгжүүлсэн энэ нэг бэлэр хүний увайгүй энэ бэлэр юмнуудаас болж заяо та нараас болж бүхэл бүтэн хүний амьдрал цаан чинь сүрж байгаа шүү гэдэг би бүр анхааруулад хэлчихье. Заяо. Тэг гол асуудал нь би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр одоо энэ төр бүр өстө нэр амар юм яаж байгаа. Энэ төр чиг ээж нь ч амар юм бэ гэд муулж байгаа. А дээдлэлт нь энэ чамд ямар нэгэн имжирэг шиг дандаа муулж байгаа комментууд заа. Зүгээр энэ тэр хүмүүс бол зүгээр та нар хүний зовлонг ойлгохгүй гэж болно тийм үү? Та тухайн хүний амьдралаар амьдарч үзүү гэж бодлоо. Би бүр хамгийн анхлаад би бүр хэлчихсэн байхгүй. Хүмүүс нэг хэсэг миний прекледер тэцэг оюбат гэсэн би пэйж хуудсан дээр би хамгийн анхлаад би хүний амьдралыг мэдхгүй байж битгий шүмжилчээ гэдээ би хүмүүсийг би зүр зөндөө хоолон хүмүүстэй би мэтгэлцээд зөндөө хоолн тэр философч гэсэн лалрын группүүдээр ороод зөндөө хоолн хүмүүсийг зүр чад бад хийлгэж ирсэн байхгүй нилээ хэдэн жилийн өмнө. Тэгээд тэгснээс хойш яасан гэж зөндөө олон хүмүүс хүний амьдралаар амьдрах бол тэгж болохгүй гэд зөндөө олон миний тэр нэг юм ингээд яригадаад ингээд зөндөө олон сенсац болсон. А тэгтээ хичнээн та нэг хуудаад хоосон цэцэргээд ингээд юм ярьсан ч гэсэн бодит амьдрал дээр та нар ухаан суугаагүй л байгаа байхгүй. Ухаан суугаагүй та нар гэсэн ард иргэд муулаад би нэг ингээл доромжлол энэ хэдэд юу хэрэгтэй? Энэ хэдэд тусламж хэрэгтэй. Энэ хэдэд одоо их сэтгэл зүйн тусламж хэрэгтэй. Сэтгэл зүйч нар нь хүртэл ойлгохгүй галзуугийн эмнэлэгт аваад хэвтүүлчих шүү. Ингээ доромжлоо сууж байгаа байхгүй юу? Дээрлэхээ сууж, доромжлоо сууж. Хүн бүдэрсэн дээр халаа ич шүү гэд ингээ сууж. Энэ хүний амнаас нь би хэдий дуудаа юм үг сонслоо. Дөнгөж сая энэ юм дээр авсанд орж магадгүй гэж хэлж байгаа. Өөр нь гэдэг дүншлүүдээр би амиа юу гэх нь гэж ярьж байгаа. Зарим юм дээр би буу барьж шүү гэж байгаа. Энэ сэтгэл санааг та нар новшнуудаа ард иргэдээ та нар өөрснөө хүнийг зүр цэвэр тамалж алж гинэ амьдар нь алхах чинь та нар заяа. Би хүртэл одоо юу гэдэг юм тийм ээ. Зарим нэг тэмцэгч нэртэй эмэгтэйчүүдийг би яг өмөрөөл явж л байсан. Facebook хуудсан дээр одоо Монголын политикч юм уу тэр пэйж Facebook хуудсан дээр би өмөрөөл явж л байсан. Тэгээд тэдгээр хүмүүсийг яг ганц нэг ингээ муусан бич болно юмжирээ тийм ээ. Юмжир дулам. Яг юмжир дулам гэдэг ганц нэг хүмүүс. Гэхдээ бусад хүмүүсийг муужаа мэдчихсэн. Дээрээс нь дахиж нэмж бүр ингэж хинч бүр гэж хаалж хэлж байгаа юм ингэж моолуулах яг ямар шаардлага байгаа юм бэ гэд одоо болоо штэ гэд би бас зарим хүмүүст би зүр хэлчмээр байгаа байхгүй. Юуцоо хүний мод та нар одоо би урд зомби гэд бичлэгсэн. Тэрэн дээр одоо ингээд Монголын ард иргэд ингээд зомби байна гэд би хэлжсэн. Яг одоо тэр гэдэг чи энэ дээр ингээд харагдаад байгаа байхгүй. Тэгээ одоо би энэ дээрс би одоо ингээд харах юм бол дандаа доромжилж байгаа ихэнх нь доромжилж байгаа.
Тэгтгийг хэрдээд хоёр солиотлыг нот болгож гिचээ хаа гэл. Гэл дандаа ингээд ирүү хүннээс дор хүрнүүдч гэж ах шиг. Заас тэгээ би бинийг хороо гэд энд эмхтэй хүнээс ийм үг гарах уу энэ одоо. Энэ одоо ямар гэж эмхтэй үг юм бэ энэ одоо. Би одоо бүр гайхаад ах юм. Хүмүүс комментээр одоо нэгнийгээ бүр ингэж амар хэлдэг болсон юм. Ийм амар хүний мод дуртай болсон юм уу? Би бүр гайхаад ах юм. Харахаар ингээ буддын шашны нэг сайхан буддын бурхан тавьсан. Тэг хүний зовлон ойлгодгүй энэ хүмүүс. Хараад нэг л ариухан хүмүүс та нар. Нэг л ариухан эмэгтэй, нэг л ариухан хүмүүс та нар. Энэ сонон мөнгөцдөг юм. Бүр баясаад бүр инээгээд шившгүүдээ болооч зүгээр болооч гэж хэлчихгүй шившгүүдээ ч гэж шиг. Гэхдээ би нэг юм ийг би хэлэх гээд байгаа. Энэ эмэгтэй энэ удаад хэлж байгаа бүр туйлын үнэг. Энэ ээжээс харин ухаантай бай. За юу. Би зөв нэг юм хэлчихье. Хүн одоо юу гэдгийг чимдээ тийм ээ. Алим модноосоо хол ундаггүй гэдэг нэг үг үгдгийг тийм үү? Алимны мод модноосоо хол ундаггүй гэдэг нэг үг үгдгийг. Тэрнгээр ерөнхийдөө баян хүний хүүхд баян өвчлө үсдэг, ядуу хүний хүүхд өвчлэн ядуу үсдэг гэдээ би өмнө ярьжсэн. Өмнө би нэлээд олон чухал зүйлсүүд ярьжсэн. Тэднээс дандаа миний тэнцээс зүгээр баг хандлтаа болохоор ихэнх сошиал одонсор зүгээр аваад өөрснөө сэрхийдээд өөрснөө ухаантай юм шиг ингээд хуулбалаад аваад ярьсан. Тэгэд гол асуудлыг би хэлэх гээд байгаа. Юу юм гэхлээр энэ дээр би гол асуудал гэж байна. Ээжээс ухаантай юмжир дулам гэдэг хүн. Одоо та хэлж байгаа үг юм. Ээжтэй байхаар миний нэр үнд унаад байгаа. Галзуу ээжээ хажууд галзуу өхөн гэдэг аахгүй. Би тустай амьдэрч чар хүүгээ аваад намайг юу гэж хэлдэг. Чи би чамаа гадаж гол болгож байгаа юм стач. Чи би чамаа гадаж болчи одоо зөндөө одоо би хаа үсчих өсгөх. Юу яриад би чамаа гадаж өгөө тэгээ яа тэгээ тэгэд энэ алаа ээч гэж байгаа биш юм байна. Гэтэ ээж нь тодорхой хэмжээнд харин миний харж байгаа заяа. Би зүгээр яг сэтгэл зүйн бүр эмчиг хэлчихье заяа. Ээж нь тодорхой хэмжээний бага багтаа сэтгэл зүйн гэмтэл авсан байна. Гэхдээ энэ сэтгэл зүйн гэмтлийг эмчилж болох болно. Сэтгэл зүйчээр энэ юмжрээд бас сэтгэл зүйн жоох зөвлөгөө хэрэгтэй. Түнс нэг юмжрээд бол сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй. Түнс тийм галзуугийн имлэг ёорт хэрэггүй заяа. Ээжд нь сэтгэл зүйн эмчилгээ хэрэгтэй тодорхой хэмжээнд. Түнс галзуугийн имлэг огт хэрэггүй. Юмжирд болон сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй бол ээжд нь сэтгэл зүйн эмчилгээ хэрэгтэй. Гэхдээ энэрт галзуугийн имлэг хэрэггүй заяа. Би штэ өөрөө заяа. Нөгөө нэг одоо юу гэдэг юм дэ тийм ээ. Тий сэтгэл зүйч одоо би нөгөө сургууль сурж байхдаа сэтгэл зүйн тухай би ном уншдаг. Одоо нөгөө темперамент гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү номнууд уншдаг. Бас тодорхой хэмжээнд социолог би ингээд сэтгэл зүйч гэдэг юм уу тодорхой хэмжээнд сургууль сэтгэл зүйч гэдэг юм тиймэрхүү юм би үзчихсэн үнээр. Ерөнхийдөө би гадгалж байгаа. Тэгвэл ерөнхийдөө мэрэгжлийн сэтгэл зүйч нарын би надаас дээр болох болов уу гэж бодол үгүй бай. Уушлаар харамсалтай та нар хүн чанаргүй байна. Та нар би урд нь ингээд мэддэг байхгүй. Ерөнхийдөө сэтгэл зүйч нар яадаг гэхээр зөв мөнгө харж үйлчилдэг. Мөнгө хардаг. Уушлаа энэ хоёр хүн зүгээр туслаад зүгээр сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд тодорхой хэмжиж байгаа ном уншаад өгчих. Би чаддагсан бол би энэ хоёрт үнтэй хүн энэ хэдэн хүмүүст ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгч юм. Дааж хаян жинхэнэ хаяг нь одоо би олж мэдэхгүй. Баахан хоромч аягууд. Алин жинхэнэ бүү мэд. Арай тийм дүүнэрээ
Сэтгэл зүйч нар энэ хоёр хүмүүст зөвлөгөө өгөөч гэж би гуйж байгаа. Энэ хоёр хүмүүс. А тэгээд зүгээр зөвлөгөө өгөл түүнээс иш битгий ашиг унжаа гаргаач гэж би гуйж байгаа. Та нараас. Ер нь бол манай сэтгүүлчид увайгүй шүү. Нийтдээ зурагтаар гардаг тэр хот мод энэ хамаахгүй ихэнх нь бүгдээрээ увайгүй шүү. Зүгээр попрохтоо сайн шүү гэдгийг би хэлж байгаа юм. Попрохтоо сайн. А манай тэр нөө нэг тэр нэг шаргадны имлэг дээр маш олон сургал ярьдаг. Зүгээр нөө нэг алдлага үйлдчихэд шоронд орохгүй тул галзуу дүр өсгөж байгаа хүмүүсээ улс төрийн хоригдлууд байдаг альс хилмигдээд ингээд ахтуу хамаатан сад ингээд муутай ч юм уу альс цөөтэй ч юм уу тийм хүмүүс ингээд хилмигдээд хүмүүс байр мэрийг нь авах гэж шунаад ингээд байрлал оруулж би маш олон муухай зүүн юм сонсдог би. Тэгээд дээрс нь тэнцэн очсон хүмүүс ингээд юу гэдгүүлээ хоолоо будлаацтай ингээд зодолж чиж аимшигтай юм сонсдог. Та нар одоо юу гэдэг юмтэй тийм ээ? Хүн хайрлах, өрөвдөх гэдэг та нарт сэтгэл зүйн өрөвдөөсөө байхаа болчихжээ Монголын ард түмэн. Хотлаа та нарт ганцхан юм байна. Юу байгаад байгаа гэхээр ихэнхд чинь зөө. Яг хүн өрөвдөх сэтгэлтэй хүмүүс цөөхөн үед байгаа. Гэхдээ ихэнхд чинь юу байгаад байгаа хүн өрөвдөх сэтгэл алга болчих. Тэгээд одоо жүжигэл байна. Хүн өрөвдөж байгаа юм шиг жүжиг сэтгэл хүмүүс байна. Аргог та нар яалаа. Амьд багтана. Би л одоо модог би сандгийн. Аргог амьд багтана нөгөө юу гэдүүлээ нэвтрүүлэгтээ оруулаад нэг ямар үг вүлээ англиар хэлүүлээд лээ. Ингээд нийтээр ингээд гэж та моолж ирсэн би сандгийн. Аргог англиар үг хэлж чадсангүй л гин. Тэгэд өсөн он гів гинтхэн сайн нэг жилийн өмнө л хагас жилийн өмнө л гэг гинтгэл нэг ааргаа өстө алчиг хүн бий жилээ өстө цэцэн мэргүүнээ бид алдчихлаа гэж баг коммент явсан. Өгсөн хойно юу гуцаад байгаа юм бэ та нар бол хараад ийцэн пистануудаа гэж би хэлмээр санагдсан. Тэр тэгж өгсөн хойно магтаад байгаа пистанууд би тэгж хэлмээр санагдсан. Би амьд ахтанч би муулаагүй өгсөн хойно би нэг магтахыг хүсэхгүй. Өгсөн хүн биш дээ. За та нарт ношнуудад энийг хэлээд юугаа хэлвэтэй биз та. Та нар угаасаа мэдээд ширэггүй хүн чанаргүй хүмүүст одоо юугаа хэлвэтэй гэж бодоод амаа чимбигээд олон удаа одоо сэтгэл зүйн боловсрал гэхүү зарим боловсруулуудаас ингээд олгоё гэд ингээд би болоод амаа хамхиад өнгөрөхөөс өөр одоо аргагүй болж штэ. Одоо юу ч гэх юмтэй нэрээ тэгээд ийм байж болтгүй маа монголчуудаа. Бид бүдэрсэн нэгээ түшиж авдаг ард түмэн болох хэрэгтэй болгож түлхээ дундгадаг юм хүүгийн новш биш үсттэй. Гижил би хэлмээр байна. За тэгээд би одоо чинь энэ комментууд энэ юунууд нэр үнэхээр нэрээ би энэ хүний амнаас би олон удаа юу гэдгийг те хэцүү үг сонсож байгаа. Тиймээс би тийсэхгүй би энэ бичлэгийг хийж байгаа гэдгийг та бүхэн маш сайн ойлгоорой гэж хүсэж байна. За тэгээд өнөөдөр 2024 оны 12 сарын 4-ний 2 цаг 36 минут болж байна. Тэгээд энд хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. Би юмжид тулын бүгд муулж байна. Бүгд муулж байна. Бүр нэг ч өмөрхөн байхгүй надаас өөр. Би нэг өчигдөр л урж игдэх нэг өмөрч нэг бичлэг хийсэн. Тэгээд одоо би энэ хоёр дахь нэг бичлэг хийж байна. Яагаад гэх юм бол энэ юмжид осорж маань хотголуулсан. Од сайхан сахиад нэмээд зүгтүүлсэн ч юм уу тийм ярьж байна. Үнэхээр хүн чанар муутай байна монголчуудаа. Би юу ч хэлэх вэ монголчуудаа та нарт
Үнэндээ нэрээ хэлэх үст үнэндээ алхаа монголч та нарт. Юм чичэр дулам осоржмаа сүхтүүлэхлээр осоржмаагийн тухай цуурхаа болж штэ. Та нэгийг өвчээж цуурхаа болж штэ лалруудаа. Үсэн хойно уцаа магтаад үхээс нь өмнө зүгээр яг амьд гарыг гээд ингээд тэмцэж байгаа хүнийг та нар нийлж байгаа улам бүр эцэг энэ ихэнч одоо сэтгэл зүйн дарамтанд орж байгаа заяа. Энэ охин энэ юмжир дулам гээд энэ бүсгүйч гэсэн сэтгэл зүйн дарамтанд орж байгаа заяа навшнуудаа. Та нар лөө хэрвээ яг ийм дайралт ирсэн бол яах вэ та нар өөрсдөндөө бодоод үзтээ. Тэгсэн бол та нарын магадгүй эргэн тойронд бүх өгчтэй хүмүүс тэрэн дээр чинь дөрвөлөө та нарыг нухаа хийж галзуугийн имлэр рүү хөвтүүлчихээ та нар л дайрна гэж боддоо. Юм өөр дээр чинь буудын шүү. Үүлийн үр гэж бэдэн шүү гэдгийг та бүхэн санах хэрэгтэй байна Монголын ард түмээ. Хэрвээ Монголын ард түмэн бүдэрсэн нэг ингэж өшгөлж хайдаг ийм балерд нь бол хятадуудад Монголын ард түмэн өшиглүүлж явахдаа таарах юм байна дөө. Таарсан ард түмэн юм байна. Хятадуудад колон болж явахдаа таарсан ард түмэн юм байна. Хүн чанар нь ингээ өвцсөн юм бол аль хэзээ. Би энэчээс 1000 аврыгэд хэлээд нэмэргүй. Би Путиний айлчлал тэр усны тэмцээч ард түмэн гэд би нэг хэдэн сарын өмнө бичлэг гэсэн. Тэрнээс өмнө Монголын ард түмэн бүгд айгаа таг дугуй болсон байсан шүү дээ. Яг үнэндээ. Нөгөө хэн блэ? Нөгөө хин чин тийм нөгөө хэн бидэг вэ? Мөнгө олчуу тулга билүү. Тэр залуу чинь нөгөө нэг дуугаа болсноос ш бүгд айгаа дуугаа болсон байсан шүү дээ. Тэгээ би анх тэрийг хэлснээс ш Монголын ард түмэн за одоо огцруулъя одоо тэрийг тгий ингээ гэдэг нэг дуурч эхэлж шүү дээ. Тэрээс өмнө дуугаа болсон байсан шүү дээ. Ихэнх нь огцруулъя гэж дуурчдгаа болсон шүү дээ. Оюун эрдэнэ гэж нэг үг дуурчдгаа болсон байсан шүү дээ. Би тэмцэн шүү гэж дуурснаас хойш та нар дуурч эхэлж байгаа шүү дээ. Яг үнэндээ. Хэрвээ заяа та нар ийм ачаагүй болцсон бол би ерөнхийдөө би гадаадуудаас би монголчууд илүү ачаагүй болсон байгаа. Би гадаадд явж явах удаа Солонгост явж явах үедээ би яаж хийсэн гэдэг солонгосчууд надад илүү тусалж исэн. Яг солонгосчуудаа би муудалцахгүй байсан. Гэтэ тэр нь цөөхөн. Би монголчуудаа илүү хорлуулж байгаа байхгүй юу? Монголчуудаа тус авах байсан. Гэтэ тэр нь цөөхөн. Тэгэд нэг тус авсан дараа бөө юм болдог. Бөөн хил ам хэрүүл боцор. Тиймээс би монголчуудаас авдаггүй шүү дээ. Юу? Одоо миний Монголын политик гэдэг нэг пэйж хуудас байна уу? Би одоо харуулж таньж чадах нь уу? Тэгээ ингээ яг юу зүгээр юм дээр бол яг тэ нэг ингээд энэ миний амьхандаа л тэмцдийн хамгийн чухал ингээд бичлэгнүүд л энэ байгаа. Би энэ дээр би маш их эрсдэл гаргаж би тэр бичлэгнүүдийг хийсэн. Эдгээр яг YouTube дээр баг Facebook дээр би бүр хамаагүй дээрээ постчиж бүр албаар бүр хамгийн их ширийг амьхандаа авахулсан. Тэр нь амьхандаа нэг хамгийн их ширтэй 40,000 нөгөөх нь 20,000 үзэлттэй. 40,000 үзэлт 20,000 үзэлттэй. Улс төрчдийн урам хуурдаг байхаа Монголын ард түмэн та нарт. Хүн чанаргүй байгаад байвал. Тийм бол эдийн засагч масагчт нь зөвхөн мөнгөө бодоол тийм үү? Тэр мега төслүүчин зөв сайн шүү дэмжээрээ цөмийн мөнгөө цөмийн пуужингаа дэмжээ цөмийн цэглэгээ станцаа дэмжээрээ
матагоор оруулж ирээд ураа шахаад үхээрээ гэдэг хаад тэгээ тэрийг нь дэмжиж байгаа ард түмэн аргагүй ч юм уу дөө гэж бодох юм. Бүр сүрцэн дүүрцэн толгойтой новшнуучийг санагдах юм. Тэгээ нөгөө нэг хэн блэ? Нэг бурхны хүү гэдэг нь та нар тэнэг минэг гэдэг ингээд нэг доёлоод урамжлаад ингээд тэнэг ингээд яваад хаан ч бас аргагүй ч юм уу гэж бодох юм. Муухалтай. Тийм харилцан бол муухалтай яг үнэ хэлэхэд бол бурхны уушиг хүмүүсийг одоо тэнэг ард дэрэгдээ гэдэг ингээд дормжлаа явуулах юм чи муухалтай. Ер нь бол тэнэг малнуудаа гэл ингээд буй үед дормжлаа явуулах юм чи. Уун л муухай ахгүй. Шудлуухаа бүдүүлэг, дээрэс нь ирээ цэргүү, дээрэс нь муухай. Гэтэ ард дэрэгд үнэхээр одоо өөрснөө юм хүний модуртаа шүү дээ. Тэ нийтээрээ тэ бурхны хүү ч гэсэн адилхан одоо яг зарим хүмүүсд баг адилхан харьцаад байгаа юм шүү та нартай. Та нартайгаа яг таарсан тал шунаад таарсан юм харьцаад идэх юм шүү. Би бурхны хүү би урд нь би Путиний айлчлал гэдэг энэ болоо хэн блэ? Тий Чингис хаан гэдэг нэг залуу үгүй яг хамт тэмцээг бол хүрээд ирээ. Би овоо зөрөгтэй юм болов гэж хэлсэн. Хоёулаа таг дугуул хийсэн шүү дээ. Би хоёулын би фэйсбүүк дээр меншн хийгээл орчихсон шүү дээ. Хоёулаа таг дугуул тэгэл шал ондоо юм хийгээл явчих шүү дээ. Цагтаараа тудлаад би за нэгдээ тгий ингээ ихлээр хараал ицсэн одоо энэ улс төрөөр попроод байгаа ношнууд бүгдээр зөвхөн олон хандтай хүмүүсийг сонирхдаг шүү дээ. Түүнээс яг над чиг ингээд хичиг явж байгаа ийм хүнийг хинч тоодгүй шүү дээ. Яг одоо тэр сошиалар нэг л их сүрхий тэмцэл гэдэг байгаа ихэнх хүмүүс нь би байна хамт очиод нэг лайв хийвэл намайг лайвд оруулахгүй шүү дээ. Оруулахгүй шүү дээ. Тийм л хүмүүс шүү дээ. Үндэ Ши Жинпиний баг зөв юм шиг байна уу? Хараад новш гэж. Ийм арчаагүй хүмүүстэй байхад Монгол сүнэхгүй гэдээ яах юм бэ? Бид нар ураны гарын үсэг зурж байгаа дээр нь би хэлж байгаа. 5119 төгрөнд би гарын үсэг зурлаа. Гэтэл 100,000 хүн төр цаана гарын үсэг зурцд байна. Цус асархгүйгээр бидэнд ингэ зогсох боломж байдаг. Цөмийн цэглэгээ станцыг цөөхөн гарын үсэг зурж яадаг. Чухал бичлэг хийхлээр хинч орж ирэхгүй. Тэгээ чухал биш бичлэг хийхлээр зөндөө олон хүмүүс орж ирнэ. Орж ирэнгүүтээ юу гэж загнад гэхээр цаан ч хороодлыг хөмрөх гээд байгаа чи юу яриад байгаа юм бэ гэж загнана. Одоо би нэг тиймэрхүү комментуудыг зөвөр харуулъя л да танаас зөвөр. Өнөөдөр би тавтаа маш одоо ингэж энэ нинжа имжлэгтэй сонирхолтой л доо. Тэгсэн чи ингэж хяах гэдэг тэгээд за хэдэн янзын юм ярил хэрэгтэйтэй юм яриач түн загна. Тэгээ хэрэгцээтэй чухал юм ярихлаар өөрснөө орж ирдгүү. Үздэггүй, лайк тардггүй. Тэгээ нэг л хүн загнасан. Өөрснөө одоо юу чинь одоо мэдгүй одоо. За тэгээд өнөөдөр чи 2024 оны 12 сарын 4 буюу 2 цаг 46 минут болж байна. Тэгээ энэ үргээд яриагаа өндөрчий дөө тэгээд та бүхэнд хүн чанартай байгаарай. Хүн чанартай байж ижил Монгол улс бид цааш туршин тогтно шүү. Монголчуудаа шилмэн хүн чанараа сэргээ.